За сайн бацгаана уу. Өнөөдөр бид нартай уулзахаар Монголын гитарын ноён ориглуудын нэг оригл маань хөрөлцөн ирээд байна ингээд. Сайн байна ориглоо. За сайн. Уулзаагүй маш утсан байна. Тийм. Уран бүтээл сайн уу? Гэхдээ яг хөө ерөнхийдөө бол хөгжмийн ажил хийгээл явж байна. Шинэ уран бүтээл гарч байна уу? Шинэ барин одоохон дээрээс гараагүй байгаа. Тэгээ яг ерөнхий юмталтаас хөгжмийн ажлыг хийгээд одоо дуучлалын студ одоо яаж ажилтгүй тэр маягаар ингээл ажиллаж байж байгаа. Болцоо нөгөө хөгжим тоглох гэсэн чиглэлээр л. Одоо энэ өнгөрсөн хугацаанд ер нь ямар дуучид хамтлагууд танай студиэр орвоо? Яг нэг за би ч одоо хамтлаг гэвэл одоо нэг Oceans 11 гээд Буйнагийн хамтлаг шүү дээ. Буйна залбаа. Тэгээ нөгөө Долгоо ахтай нийлээд нэг 40,000 блюз гээд нэг юм CD урьдчилан гаргалаа. Тэр чинь нэлийн дээр гарсан. 2007 онд лөө. Тэгээд тэрний дараа нь дахиад нэг Just Like You лөө. Тийм. Тийм альбом Буйнатаас нэлээд их ажилласан. Зөв. За тэгээ Бүжа ахтай тэгээ нөгөө нэг юм ганц солонгот дуучтай одоо дууны найруулах ч юм уу те хөгжмөнд тоглож өгөх гэдэг. Тиймэрхүү ажиллагалт бол хийгээд. Яг өөрөө бол нэг хайхтай амжаагүй л. Манай энэ оргил амар даруухан маш тийм нууцлаг басгүй. Тэр болор хамтлаг анх гарч ирж байхад надад айгүй гой санагдчихсэн. Тэгээд тэгтээ нэг тийм харамсалтай. Нэг юм амар гой бүсгүүтэй танилцсан гэд яг ингээл хараад явж ирсэн чинь нөгөөх маань тэгээд нэг ягаад чи хаашаа чи алга болцсон гэдэг шиг. Нэг тийм мэдрэмжтэй манай болор хамтлаг нэх гой гарч ирсэн ээ. Нэг хэсэг айгүй гой явж ирсэн ээ. Тэгэл чимээгүй болцсон. Тэгээд яг юу болсон юм бэ харагдсан. Гэхдээ яг тэгэл ерөнхийдөө ер нь хамтлаг ингээд оршин тогтноо явах бас хэцүү байдаг л да. Тэгээд тусдаа амьдралтаа тэгээд янз янзын асуудал гарна. Гэхдээ ерөнхийдөө энэ дуунуудаа хийгээл явж лээсэн. Тэгээд яг ерөнхийдөө 2000 оноос хойш 97 оноос хойш 2004 он хүртэл ямжлаасан юу яасан юм хийгээд явсан. Тэгээд сүүлдээ бас ажил одоо гişүүдийн ажлын юмнаас болоод тэгээд ерөнхийдөө завсарлсан. Тэгээд харамсалтай бас манай хамтлагаас болор хамтлагийн нэлээд олон дуу хийдэг манай тунгалаг маань өөд болсон. Бас болор хамтлагаас бас нэг энэ хоёр гээд бас хөгжимч маань бас өөд болсон. Ерөнхийдөө тэгээд байгаагаас нэг ганц хоёр хүн л үлдсэн л дээ. Тэгээд цаашаа яг хамтлаг гэсэн бүрэлдэхүүнээр явах боломжгүй болсон. Тэгэл би бол яг нөгөө нэг студидөө бичлэгийн студ гэсэн мэгаараа энэ зэрэг хүмүүсийн хөгжим хийж өгөх, аранжировок найруулга хийх. Тэгээ жижиг альбомууд дээр ажиллах гэдэг нэг тиймэрхүү л ажил хийж байна. Би одоо бүр маш тод сандгийн яг та нарын хамгийн тэр анхны дуу гарч ирэхэд айгүй тийм өвөрмөц айгүй тод гоё дуунууд гарч ирж байсан. Тэгээд ялангуяа тэр дууных нь үгнүүд нь их гоё. Тэрийг чи өөрөө зохиодгүй те? Гэхдээ манай хамтлаг чинь бас би яагаад гэх юм байхгүй бас нэлээд ихэнх дуугийн тунгалаг гэдэг тэр одоо бүрлээч манай хамтлагийн ахлагч байсан. Тэр нэг олон дуугийн зохиодог. Бас энэ хоёр бас нэлээд хэдэн дуу зохиосон. Олон дуунууд байсан л доо. Тэгэхээр ерөнхийдөө одоо нөгөө яг ингээд студид бичүүлээд хүмүүст хүрсэн цөөхөн хэдэн дуунууд байгаа. Одоо энэ яавал дээр вэ чинь үгийн хэн зохиосон юм? Яг тэ энэ чинь болохоор нэг болор хамтлагаас өмнө хийгдсэн тоолтой. Би ч нөгөө нэг оюутан багтаа оюутны хамтлаг, үтингийнхэн нэг хамтлаг төлөө. Тэнд багт л хийж ирсэн. Үгийн нь бол
манай сургуулийн бас нэг оюутан зохиосон. Тэгээ яг тэ ерөнхий санааг нь би хэлчихвэл ийм дуу байж болох уу? Шүлэг ингээд ер нь шүлэг их зовлонтой байдаг шүү дээ. Тэр би ч одоо нөгөө өөрөө шүлгээ өвчтөг хүмүүст бас жоохон атаархаж явдаг. Өөрөө шүлгээ авьяас байхгүй. Тэгээ яг тэ нэг иймэрхүү утгатай дуу байвал гэж хэлж өгөөл. Одоо нөгөө болор хамтлагийн дуунууд зарим өвөрмөц шүлгүүд бас биэлдэ тэр янз бүрийн хүмүүсийнх байгаа. Тэр шүлгээ авчихсан сонгодог. Манай тэр одоо өөд болооч тунгаа бол бас тэрэн дээр нэлээ авьяастай. Тэгээ бас нөгөө чойномын шүлгүүдээс бас их авчих. Тэгээ бид нэр одоо нөгөө 90-ад оноос хойш ингээд ийм дуу хөгжимд нэг жоохон утгын хувьд нэг жоохон өөрчлөлт гарч ирсэн шүү дээ. Хүмүүс зандаа нэг цэцэг навч дуулаад бас сонирн биш болоо. Тэгээд нөгөө дэр үеийн тэр одоо нэг хяналт цензурат ч юм уу тиймэрхүү юм байхгүй болчоор ойлгох тийм нэг эвтэйхэн тийм утга санааг илэрхийлж тэгэл янз бүрийн ирэл хийдэг байсан л та. Яг чиний тэр дуунуудыг сонсож байхад надад ийм юу сэтгэл төрдөг нэг юм маш даруухан бүртлөө бүр дарууханда бүрэг тал руугаа тэгсэн мөртлөө ингээд дотор нь нэг юм агуу ертөнцтэй тэрүүнийгээ ингээд тэр болон хүнтэй хуваалцдаггүй илэрхийлдэггүй хүн гинтхэн ингэж нэг дуулж байгаа юм шиг надад тэр ертөнцийн нь гинтхэн нэг юм цалгиж гарсан юм шиг те тэгж санагддаг. Яг бидний хувьд бол бас юу л дээ дууг нэг тийм зүгээр ингээд шууд гитар барьж аваад зохиочихоос илүү тэр нэг үндэс биш те ямар учраас энэ дуу гарах болсон тэр шалтгаан айгу үндэслэлтэй байвал надад илүү яадаг өөрөөр дуунд нэг сүнс байдаг шүү дээ. Цаанаасаа нэг одоо хүний нөгөө юу гэдэг одоо онгод орно гэж ярьдаг шүү дээ. Яг тэр үндэслэлтэйгээр одоо хийсэн дуунууд илүү одоо юу гэдэг хүний тэр дотоод хүчийг илүү гаргаж өгдөг юм тааш тийм. Тэгээ тэрийг л яадаг. Тэрнээс бол ингээл за нэг иймэрхүү дуу зохиоч гэж шууд бариад зохиож болно л та. Гэхдээ дараа нь тэр хэд наслах уу тийм. Тэгэхээр тэр талаар илүү одоо баримтлалт гэдэг юм уу та. Баримтлах явах тийм цаанаас угаасаа хүмүүс юм. Манай тэр тунгалаг бол бас их нэлээд тэгж сэтгэл нь ингэж хөдөлж дуу бас их зохиодог. Тэгээд яг тэр дуу бас хүнд таалагдвал одоо бас тэр чинь бас хүний сэтгэлийг хөдөлгөн шүү дээ. Тэгээд аранжрок одоо нөгөө найруулах ихтэй бас тэр гэж одоо нэг хэдэн дуун тэр тэгж ажиллаж исэн гэх юм даа шүү дээ. За ингээд бидний нэвтрүүлэг маань хөгжвээ нэвтрүүлэг учраас хориглоогоо нэг хайдууны мэдчилгээ аваарч гэж хүсье. За тэгэхээр чи дуу заавал чи өөрийнх нь дуу байх хэрэгтэй тийм. Гэхдээ ер нь яг энэ нэвтрүүлгийн онцлог бол нэг айдуу зохиогч өөрөө дуулдаг Aftersky песний автор. Тэгэхээр ерөнхийдөө нэг өөрийнхөө зохиосон дуу байвал сайн. За хамтлагийн дуу ч байсан байна. За тэгэхээр нэг өөрийнхөө зохиосон одоо нэг яавал дээр гэдэг дуугаар дуулъя та. Гин цаан залуунаас чадаж явсаар хайрын харцан бүтэрч үзлээ. Хүсэл бодоод миний тэрхтэн жан хүлээс үгүй сэтгэлэх юм болов. Янаг халуун үнсэлтийг зүйлэндээ ламтлаа ядгун сартай шөнөөр сэрлээ. Хайртай гэдгээ зөриглөн түнт хэлээ. Хали сэтгэлээ нэг муур амраах уу.
Харин яавал дэрвэ хамгүнэ учран бачилхүү зүудивэн гэрэлгээ чимэн надтай зүлэх хичэлгүй санагдах юмдаа зүлийн цэцгэн дүнчний дүүрийг харахаа зүрх нэвгээ хэлмээр болгох ёо гэрэл цагаан хослон дээр туланхан явхад мэн хайрын харцаг намайг дуудсан танхил бүсгүй би хэрвээ хайраа нэрэл солих сэтгэл минь намрах болов харин яавал дэрвэ хамгүнэ учран бачилхүү үнэхээр л яг оюутан нас маань шууд санаанд орж байна. Хуучин дуулж исэн мөнгөнд хөрхөө болчихсон. Тэгээ нэг банк дуулаад байх ш. Гэтэ айгу гоё байна. Энэ одоо ч гэсэн нэг юм яг нэг тийм дулаан өөрийн өнгөтэй тийм доо. Оргил ер нь чи гитараа яаж сурсан? За энд бас юу л дээ манай одоо нэг төсөх айгу сайн гитар тоглодог гэсэн. Тэгээд нэг гэрч дандаа гитар тоглоод тэрийг ингээд хараад яаж тоглож байна гэж ингээд тэг бүр жоохноос тэгж явж байгаа. Тэгээд нэг 2 3 дугаар ангиас би нэг анхны барилт мэлдээ сурч ирсэн шүү. Тэгээд урсгалаараа ингэж явж байгаа л тэг мэдгэдэл гитар тоглолтол болчихсон. Нилээн одоо жоохон нилээн сонирхож ингэж тоглож сурсан үе нь одоо нэг 6 7 дугаар анги юм тааш. Гэтэ чиний барилт төвчин бол дандаа тийм стандарт биш. Тэгээд нилээн маягийн барилт төвчтэй байна шүү дээ, тий. Яг тийм нэг одоо яг нэг номоор нь сураагүй өөрийнх нэг сонсголоор юм одоо тэр үеийн хүүхдүүд ер нь тэгэл голцоо хөгжмийг нэг бор зүрхээр тий сургуульд нь сураагүй хүүхдүүд бол тэгэл бор зүрхээр өөрөө хөгжим сонсож байхдаа энэ яаж дуурайж байна гэдэг хааж байгаа нэг юмшгүй тэгэл олцдог л байсан. Энэ яавал дээрвэ эзэнтэй дуу юу? Энэ ч бас мэдээж дуу ч бас нэг тийм шалтгаан нар төрөн л дээ тий. Оюутан багтаа бас нэг тийм нэлээд хүчтэй яаж исэн юм шиг. Тэгтээ тэгэл дуу хийгээл тэнд ч одоо нэг оюутны хамтлаг байсан л да манай үеийн гэх. Тэгээд нэг одоо хуучнаар орос хэлний дэд сургууль шүү дээ. Тэгээд манай нэг хөгжмийн өрөө итгэсэн. Бүр дээдлийн давхарт байдаг байсан тий. Тэгээд 3 давхарт 300 хэдүүлээ 302 хэлбэл. Тэр нь сууж байгаа л тэгэл тэр чи юу яаж байгаа маа тэгэл өрөөнд дотор нь баг хаалгаж мэлтал. Нэг тийм ерөөсөө энэ дотор байгаа юм гаргаж яахгүй л те. Тэгэл зүгээр сууж болохгүй тэгэл. Тэгэл одоо нэг тийм шалтгаанаас л угс одоо гарна л та. Тэр шалтгаан чи өөрөө мэдсэн үү? Мэдээгүй л дээ. Мэдээгүй өнгөрсөн. Тийм мэдээгүй өнгөрсөн. Тэгээд чи алсаар тэгэл харж байгаа л тэгэл. Тийм. Тэгтээ яг нэг тэр нэг хэсэг айхтар авуулзаал тэгээд дараа нь мартцсан л да. Нэг айхтар тийм сүрхий биш байсан юм шиг. Тэгэл нэг ямарч нэг дуу хийгээд чи өнөтөг яавал дээр миксер байгаа тэгээд харин тий санаагаа хамраа чадаагүй тэгээд дууссан юм. Тэр үнэндээ дөрвөлгүй биелээгүй тэгэл дууссан. Тэгтээ дуу нь ингээд чамааг өөр үнэхээр алдаршуулсан л гэж би боддөг шүү дээ. Яг хөө тэгэл оюутан
санаандгүй л энийх айхтар юу болно гэж бодоогүй. Тэгэл сургууль дээр бас нэг жижигхэн нэг тохоо хөдөө нэг тийм жижигхэн студ маягийн хийчихсэн. Тэгээ манай нөгөө сургуульд юунаас гадаадын юунаас байгууллагуудаас ирсэн тийм хөгжим аппаратурууд гэдэгсэн. Тэн дээрээ ингээл тэгэл тэр үедтэй байхдаа нөгөө юм хайсны хөгжим дээр бичсэн шүү дээ. Тэгээд анх биччихсэн. Тэгээд тэргээ айдууны жигүүр гэд уралдаан болчихсон. Тэгээд тэр нь санаандгүй явж байгаа орцсон тэгэл. Тэгээ эн чинь телевиз энтрээр гараад ирсэн шүү дээ. Бичлэгийг хаана хийжсэн? Тэгээ сүүлд яг тэр бичлэгээр л явсан л да. Тэгээ яг тэр айдууны жигүүр оролцож байхад долгио харсан юм шиг байна. Долгио ах тэр үед нөгөө телевизийн юунд 33.1 гэдэг нэвтрүүлэг хөгжмийн нэвтрүүлэг хийдэг. Долгио ах нөгөө нараах нөгөө баскетарын нараах биш үү? Тэр хоёр тэгээд хийдэг гэсэн. Тэгээд тэрэнд ороод манай нөгөө дээд сургуулийн хамтлаг хоёр хүн үлдчихсэн. Тэр үед хоёр л тэгэл нэвтрүүлэгт орж исэн. Тэгээд тэр нэвтрүүлэгт чинь нөгөө хоёр хүн орж исэн. Нэг нь манай хамтлаг, нөгөөдөгт нь одоо нөгөө алдартай дуучин төмөр орж исэн. 91 он баха. Тэгээд тэр алдартай дуучинтай тэр үед танилцчихлаа тий. Одоо энэ дуунууд зохиохт чинь чамд хамгийн их нөлөөлсөн дуучин хамтлаг юу нь юу вэ? Яг ер нь хүүхэд байхдаа тэгэл манай ах маань одоо гэртээ ямар ч лсэн яаж хийж байгаа хөгжим дуургадаг гэсэн байхгүй. Тэгээ пенс тоглуулагч янз бүрийн пенс тоглуулна. За тэгээ дээрэс нь голцоо нөгөө юу яадаг. Дамрын хөгжим мэдчихтэй. Дамрын юу. Тэгээд янз янзын юмуд байдагсэн. Тэгээд миний мэдхээс бол Eagles, Rod Stewart, за Beatles идвс байдаг байсан. Тэгээд тэд нар ингээл ерөөсө банк ингээл чихэнд ингээл яаж явдаг, сонирхож явдаг. Тэгэл явахтай ахыг багт нь өрөөнийх нь юу гэх шиг хөөцгөө тэгээ явцсан багт гадагшаа явцсан багт нь хулгаагаар нөгөөдг нь гэж байгаа сонсоор заримдаа ааж нэг орооцолтууд юуг нь тастаж мастаа тэгээ алуулна. Чич бас гайг би чи хоёрын ахыг гитарыг хугалж исэн хүн шүү дээ. Йоо. Энтэй манай ах бас гитар тэгэл жоохон нэг юм гониглох ч юм уу, баялах ч юм уу. Тийм болохоор гитараар суучдаг байхгүй манай ах. Тэгэл тэр гитарыг би бас авч тоолж моголж байгаа заримдаа гарч цуулж муулаа хийчихлээ. Тэр чи их л чангалсан байна да тэг. Ер нь тэгэл надаас нөгөө нилээ олон ах 8 9 ах. Тэгээ хол зайтай болохоор тэр чи ах нар чи ер нь тэгэл одоо айлын том ах нар чи гэртээ хатуу. Жаахан хэрэг яавал алганы амт үзүүлэн. Тэгээ тийм маягаар ерөнхийдөө янз бүрийн хамтлагийн хөгжим сонсно. Зарим нь нэрийн тогтоохгүй. Тэгэл телевиз зэр одоо Монгол хамтлагуудын тэр үеийн одоо нөгөө 70-аад он 80-аад оны үеийн хамтлагуудыг бас сонсно. Тэгэл угаасаа нэг хөгжим гэдэг юм төрлийн авьяас цаанаас нэг юм байсан болохоор тэгэл ялж байхгүй. Ингээд бусад дуучид хамтлагийн аян энтрийн сонсохоор яг юуны нөлөө мэдрэгддэг байхгүй. Тэгээ одоо юу гэдэг за энэ бол яг Nirvana-г сонсдог байсан юм байна. Oasis ч юм уу юу ч тэгээд чинийхийг би ингээд сонсоод ерөөсө тааж чаддгүй байхгүй. За энэ яг ямар хамтлагийн нөлөө юм байна л гэхээр ингээд нэг нөлөө нь мэдэгдэхгүй айгу өрмөц үйдэг. Би ч тэгээ бас яг нэг хамтлагийг энэ гол сонсдгоо. Тэгээд заримдаа нэг хамтлагч юм уу юм сонсч байгаа амархан өөддөг ч юм уу тий.
Тэгээд өөр юу мууч гэдэг юм. Тэгтээ одоо жишээл би гэртээ байхдаа нэг яг ингээд хөгжим тавьж сонсдгоо. Тэгэхээр нэг л антгүй юмшиг. Тэгээд санаандгүй хөгжим сонсохоор нөгөө баг багтаа зүгээр радиогоор явж байгаа янз янзын хөгжим хүртэл ингээл ялангуяа нэг гитар биш ч гитартай холбогдолтой тийм хөгжмөд одоо зүгээр радиогоор сансан тийм гитарын юм явдаг ус. Тэр мэрийг бас ингээд сонсно. Яг нэг хамтлаг дээр төвлөрдгөл байсан юм шиг. Тэгээ юу гих сонсдог юм ааш. Марк Knopfler шүү дээ. Dire Straits. Тэрийг бас их сонсно. Тэр ч одоо яг бас миний сонсох дуртай. Их гоё юу л дээ тий. Dire Straits бол үнэхээр гоё. Надад их нөлөөлсөн. Одоо жишээ нь хагцшгүй амттай гэдэг тэр дуу бол яг Dire Straits-ээ яг цэвэр нөлөөтэй дуу байхгүй. Өөр ч олон юунууд байгаа маа. Зарим тэгээд нөгөө хүүхэд байсан болохоор тэр нэрийн сайн мэдэхгүй ахаас асуух заяа. Тэгээ нэг одоо нэг шиг ямар интернет төр ч юм ороод ингээд нэрийг мэдчих ч юм уу тийм юу байхгүйсэн чи. Тэгээд янз янзын хөгжим сонсогддог байсан. Би өөрөө нэг яг миний чихэнд л ингээд сонсогдоод байгаа юм чи. Ах ямар хөгжим тавина тий. Нөгөө чи чин баг нөгөө юу шиг болох гэдэг шүү дээ. August Rush гэдэг нэг кино байдаг шүү дээ. August Rush. Тэр чи хөгжим чихэнд нэг ингээд хөгжим сонсогдоод яваад байдаг. Гэнэ тийм юу альбом биш зүгээр ингээд санаандгүй ингээд хөгжим яадаг тий. Тиймэрхүү л байсан шиг нэг хүүхдээсэн болохоор тэр нэг. За тэгвэл нэг дахиад нэг сайхан дуу барьж өгшөө. За би ч тэгээд дандаа нэг уянгийн дуу Зүгээр шүү дээ. За нэг сар гэдэг дуу байна. Энийг бас 90 хэд онд лээ. Нэлээд ярьлагч. Нэг 98 онд ч л хийжсэн. Үгийн ангирма дээр очиж баахан чаргуусчиж үг хийлгээд. Тэгээд хийжсэн дуу байгаа. Сарушны чимээгэр чи айсуи орой дэрэрэгчэн нэгийг бодуулах ёо сар чамайг биний өрөөнд гэлбхий охторгүй мэгчээ дуугүй өнгөрөх ёо Ясан чи намайг үргэж тавсан Харгүй бүдэг замыг мэнгэлтүүлэн гигүүлэх юм шоны харахгүй чишингэлтэй Дэлхийг нарнаас тутахааргүй гигүүлээ Сайхан тояачин би байсан хөрч хосонч гисэн дулаан өрөөндөө мороо сэтгэл дотон мишэлийг чиншэстэй хосгүй нэгэн дуу чамд зоруулаа Ясан чи намайг үргэж тагсан
Харгүй бүдэг замыг мэн гэрэлтүүлэн гигүүлэх юм шоны харанхуйг жишингэлтэй дэлхийг нарнаас тутахааргүй гигүүлтэй За нэг юм дуу Нас л гоё. Сэтгэлд хоногшсон дуу шүү. Тэгэд ер нь ийм хүнээр үг бичүүлнэ гэдэг бас нэрээ үнэхээр чиний хэлдгэр их зовлонтой. Уг нь өөрөө болдог бол өөрөө хэлчмээр байдаг. Ингээ хэлгүй юм шиг хасчихэд байдаг. Одоо нэг доллар хамтлагт нэг бидэнтэй тоглодог гэсэн нэг Америк залуу байсан шүү дээ. Leighton Croft гэдэг. Тэр бол шүү дээ зүгээр шууд санаанд нь орж ирэнгүү шууд л үцхэд. Айгаа мунд. Тэгээд өгнийх нь тэр утга малтга бас их гоё. Зэрэг чинь яг нөгөө жихэн одоо тим улсад их чинь жихэн нөгөө одоо юу гэдэг нөгөө singer songwriter гэдэг ирдэг шүү дээ. Өөрөө дууга аялгаугийн цохогоо сүлгийг бичээд тэгээд утга малтга айгаа гоё төгөлдөр их гоё хийдэг. Тэрэнд л лейтенд айгүй хатаархдаг. Ингээд сурцах хүний авдаг гэдэг. Тэгээд тэр чинь obviously юм л та бас тий. Манай ангирач их сайн айгүй мундаг шүү дээ. Ангир ч одоо зүгээр газар дээр л баг аяач цохоогоо үгээч цохоогоо баг 7 хоногийн дотор 3-4 дуу гаргачих тийм үү яа тий. Би одоо бас тэгж чадахгүй юм даа. Шилэх хэцүү юм аа. Тэгээд нэг өөрийнхөө доторх бага санаагаа хүнд ойлгуулах гэж айгүй хэцүү. Тэгээ нэг донжийн олж өгдгөө нэг яагаад гэдэг тий. Үг аялгау хоёрч их гоё найрсчиж тий. Тэр дууч их гоё юм л дээ. Тэгтэл нэг үг нэг төстас гэж. Тэгээ яг үнэ тэр аянда нэг ингэж орж өгөхгүй нэг юм жоохон яадаг штэ эвгүй болоод байдаг тий. Тэлэнгой нөгөө хөгжим өөрөө хийдэг одоо ангирмаа шиг хүмүүс тэрийг их гоё ойлгож айгуу гоё хөвцөлдүүлж гоё хийдэг. Би тэр дуун дээр өнөө хагцшгүй андтаа гэж тэр дуу уул нь анх нэг баллад байсан байхгүй юу? Бас нэг баг нэг цаваа хонгорох маягийн нэг тийм дуу болох хэрэгтэй байсан. Тэгээд би тэрийг өнөө цоодлын хуланд үг захичаал. Нэг өөрөө нэг ганц хоёр мөрийг ингэж хэлж өгчөөл. За энэ нэг ийм дуу болох хэрэгтэй шүү гэл тэр чинь нэг ганган төгсийн тухай дуу болох хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгээд мань хүнтэй чинь би одоо баг жил 2 жил зууралдаад тэгээд хоёулаа их зовсон тэгээд за ер нь болиг. Тэгээд ер нь энэ хагцшгүй андтай ер нь би өөрөө үгийн зохиогоод тэгээд тэгтээ их зовлонтой яасан л да тэр чинь аяын зохиох гэж тэр чинь 3-4 жил тэр аяыг яаж байгаа нухаж байгаа. Тэгээд 3 бадгийн хооронд дандаа нэг 3-аас 4 жилийн зайтай бадаг болгоно нь гарч байгаа байхгүй. Гитар аваач шээ. Хэцүү шүү дээ. Тэр нэг ярьсан дээрээ шууд төлөвлөлөө тийм. Шуу андаа гэж ихэл миний хамгийн удаан бичсэн дуу юм да. Хагцшгүй андаа хэлэхэр завсан марташгүй мөөгөө төвчи харвах сумны мөсөн шулуун хэлтрэх хатны шархан шулуун хоолойгоор жиргсэн
Жирүүг гүн уснаас хэцүү гол ширгэвч эрэг нийлэхгүй гүр гарма мэджилэвдэрэ залгсан бурхад хаалга барихад залбирал бүхэн хаяг төрнө зориг турших алсын тэрэллод зорих зүгийг ман гигүүлээ хаагцшгүй андаа хэлэхэр завцсан марташгүй мөгэ төвчи Dire Straits-ийн Mark Knopfler маягийн стилтэй. Ер нь яг нэг Iron Hand энэ төр маягийн яг тийм стилээр зохиосон л да. Тий. Mark Knopfler-ийн дуунаар ч бас их айгу үг мөгөж ч айгу ойлгохтой хэцүү. Тэгээ манай хүртэл чи илүү poetry маягийн үгтэй. Яг дууны үг гэхээсээ илүү яруу найргийн юм байна. Тий. Илүү их философитой, английн түүхтэй их холбоотой. Тий. Айгу хүнд өгнөдтэй. Харин тий. Энэ Mark Knopfler нөгөө хэмлээ Bob Dylan хүмүүсч. Тэгээ шүлгэн текст айгу тийм хүнд айгу. Тий нэг дууных нь утгыг ойлгох гэж өөр бас хэд хэдэн дуу сонсч эндээс нь ургаж ингэж. Яа айгу хүнд тэр англи юу Bob Dylan-ых болохоор илүү Америкийн түүх Америкт болсон үйл явдлын тэрийг айгу сайн ойлгож ээж тэр яг юу хэлээд байгааг энэ тэр дууных нь дуусрын харин ойлгох бас нэг хүмүүс нэлээ крогозор шаарддаг юм шиг тий. Ер нь бол нэг юм зохиогчийн дуу гэдэг бол ер нь тийштэй тийм байдаг юм шиг байна. Ер нь альч тэр юу тэр зохиогчийг аваад үзэхээр одоо түрүү хоёгаах нэвтрүүлгээр орсон л да Булат Кужавагийн ярьсан. Тэгээд одоо жишээ нь тэнцээ дуулж хахад өнөт нэг юм Дали ман юутаага улаан хар хувцастайгаа дуулаад би тэрүүний өвдгийн түшиж одоо суунда гэсэн тийм үг байгаа байхгүй тэр яг дуун дотроос тэр Дали гэдэг нь яг хийм бүм тэрүүнийг яг хайх хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Өөрийнх нь бас нэг тийм дурлалын түүх энэ төр гэл яг гарч ирдэг тий. Заримдаа бас зүгээр өөрсдийнх нэг амьдрал тохиолдсон нэг тухайн мөчөд зориулаад байгаа ч тийм шүү. Тий. Нэг тоглолтын үзчихсэн Mark Knopfler-ийн гэсэн чинь нэг хүнжингийн боксер нэг найз нь өдгөл юм л та. Тэрнтэйг арх угаад дөрөндөө нэг салан зөхөлсөн. 7 хоног хэвцэн гэл. Тэрэндээ зориулсан дуулахаас тэрэндээ зориулаад ийм дуу хийсэн гэл. Iron Hand биш үстэй арай. Магадгүй шүү. Би тухайн үед нөгөө нэг яг дуугийн нэг анхаараагүй яг ярьжсэн нэрийг бас инээд үзэж. Майк Тайсон санагчлаа. Шана автлаа бүгдээрээ л төлөвлөгөөтэй байдгийг гэдэг шиг. Тийм манай хүчин нэг тийм зодон зохионоос хол байдаг нөх юм шиг. Тэгээд нэг дэлбэртэй зохиол. Тэгээд их том сургамж болсон юм. Тэр тухай амар доо зохиоцсон. Олон юунод байдаг юм шиг. Sheryl Crow гэдэг нэг дууч юм шүү дээ. Тэр бас интернетээр би нэг юугийн дагдаг байхгүй юу? Facebook дээр пэйж гэдэг шүү дээ. Тэр нэг гарч ирсэн. Instagram дээр нэг юм нийтлэлчил
нэг нөхөр орж ирээд энэ дуу чинь амьд байсан юу? Чад чиг юм уу бахан юм ярьсан юм л. Амар өөрт нь айгаа эвгүй санагдаад. Тэгснэ би өстө тэр хүн зориулаад ийм дуу захаас гэдэг. Би амьд байгаа шүү. Тэ Сүхбаатар Жинжин шиг болсон шүү дээ. Бууцнаа би амьд байна гэж. Амьд шүү гэдэг. Тэр нэг айгүй гоё дуулцсан. Тэр чи угаасаа өөрөө нэг тийм жоохон босогч маягийн юутай хөхөлтэй, стилтэй хөхөлтэй тий. Нэг хэсэг жоохон юм хийгээг бол утцсан тийм шүү. Тэр чинь сүүлд нэг Sting энтертэй нэг хамт юу дуулсан баха тий. Янз янз л усуудтай. Билли хин зэлгөө ямар кид илээ. Тэр энтертэй хамт юунууд хийгээд ах шиг байсан. Айгу гой гаргаад байсан тий. Би бас нэг Sheryl Crow бас их сонсдог юм аа. Зөв. Стил айгу гоё цаа. Америк маягийн тэр гитарын тоглолт молт. Айгу гоё. Яг л мань хүнээс юу айгу их нөлөөтэй country rock айгу их нөлөөтэй орж ирээд ах шиг үү. Тэгээд нөгөө яг жихэн л одоо өөрөө дуугаа өөрийнхөө характераар бүх юм hayдаг. Өөрмөц. Хүмүүс яг country гэхээр нэг хөвчлэн нэг яг юм сонгодог талаар нь сонгодог country гэж ойлгож. Гэтэл яг Sheryl Crow хин тэр Shania Twain энэ чинь болохоор яг илүү pop contemporary country гэдэг одоо нэг тэр айгу өөр орчин үе юм аа. Тийм юм л та. Өөр олон дуучин баг. Тий. За дахиад гоё дуудуулах уу? За чинийхээ дуунуудыг ойрд сонсоогүй их гоё болж. За би тэр нэг лейтэн гэсэн манай сайн найзлтай тэгээд манай хүн яасан бэ? Нутаг уццсан уу? Ерөөсөө харагдахаа хэлсэн. Тий, манай хүчин нөгөө оюутлогод ажиллаж ирсэн шүү дээ. Тэгээд тэрнээсээ болоод тэр нэг Peabody лөө тэр компани чиглэлээр л Хонконг, Сингапур байгаад одоо харин чухам хаана байгаа мэдэхгүй шүү дээ. Холбоо тасарсан. Тэр нэг актер англи хүүхдэд дуулт юм. Нүг нь одоо санах нүг. Яг энэ дууг юу юм л та. Би нэг иймэрхүү аял хийчлээ. Гэрт нь очихгүй. Багш нөгөө чинь нөгөө миний аяыг сонсохгүй өөрийнхөө дуунуудыг дуулаад би ийм дуу зохиосон энэ төр хэл баахан дуудуулаад тэр нөгөө лейтэн ч өөр аягүй солгоо болоотой. Тэгээ солгоо дуулаад тахаар ерөөсөө дууг нь ойлгох гэсэн чи ерөөсөө ямар ч юу болохгүй те. Ойлгох гэсэн чи ямар ч нэмэр байхгүй. Амар солгоод болно. Тэгээ би нэг дууг нь ойлгохгүй. Тэгээ сүулдэ бүр цалцсан ингээд. Тэгээ чи миний дуунд үгээ гэдэг ч штэ. Монгол үг хийхээр нэг л болохгүй юм чи англи үг гэдэг ч гэсэн чи. Нөгөө ч айгүй уурлсан. Тэгээ үг хийсэн байхгүй. Тэр нь жоохон намайг жоохон дооглосон ч юм уу тийм явуулсан маягтай үг. Чи бол хин гэдгийг ч мэдэхгүй. Чи ямар зоригтой гэдгийг ч мэдэхгүй те. Хэрвээ чиний тухай үннийг хэлвэл чи эцэндээ болоод 9 дунд нүрэ ноон гэдэг. Тийм үг хийгээд өгсөн. Гэтэ би ч яхад гомдог л те. Тэр дог нэг за дууны нэр чи юу лээ? No clue гэдэг доо. When I sing, you might listen. But if I told you what I really think, you'd run.
hide your face in the sand. Oh no, 'cause at the end of the day, I know who you are. 'Cause at the end of the day, I ain't got no clue. You ain't got no clue who I am. You ain't got no clue what I want. When you preach, I might listen, but I know your half as true. Could break a lie detecting machine. Oh no, 'cause at the end of the day, I know who I am. 'Cause at the end of the day, you ain't got no clue. Ийм дуу тийм л тэгээд Трүхтэй дуу. тэгээд No clue гэдэг байгаас. no clue гэж одоо нэлээ доос нийс. Тийм доо хийлээ. Тэ ямар ч ойлголттой л байгаа. Харин тийм хийж яахгүй. Нэлээ гомцсон юм шиг. Тэгтэл гоё үг хийгээд өгсөн байна. Харин тийм. Тэ нэг юм санаандгүй байдлаас нэг юм гарахаар бас сонирм байдаг л тэгээд ерөөсөө нэг 10 минутын дотор л хийсэн шүү дээ. Шууд ингэж бодоод аялгауг нэг гим солгоо болоотой. Солгоо болооч бас хэцүү шүү дээ. Сонсоход аягүй төвхтэй. Юуны болор хамтлагийн CD ер нь гарах уу? Уг нь хийж байгаа юм л да. Ямар ч лээс нэг 70-80% шүү хийж байгаа юм дээ. Хинтээ хийж байгаа. Би юус ганцаараа л хийж байгаа. Гэхдээ юу яаж дуугийн дандаа нэг одоо нэг болор хамтлагийн ихэнх үед нэг Цэрэн доо гэдэг нэг дууч юм шүү дээ. Тий. Тэрний хоолойг нь бүгдээр ингэ шингээж аваад тэгээд тэрэн дээр аранжировкнуудаа ингээд яагаад. Гэхдээ нэг найруулгын одоо хууснаас нэг бүр айхтар ивдэхгүйгээр ер нь хуучнаа баримтлаад тэгээ одоо нэг цөөхөн идэх юмуд үлдсэн. Одоо нөгөө гоцол дуунаас артлын нөгөө бак вокал тэгээд гитарын хийдэг юмуд үлдчихсэн. Тийм юутай нөгөө загсны моросгүй гэдэг шиг тэгээд за хийж байгаа нэг гайгүй сэтгэл хөдлөхөр жоо хийж байгаа тэгэл хайцдаг л. Ер нь нэг баримжаа байна уу? CD хизээгээр гарах. Энэ жил гарах уу? Тий, шинэ жилээс өмнө дуусгачих юмсэл гэсэн бодлоо. За. Тэгээ яг та уг нь бол бүгдээрээ бас ингэж явчихсан тэгээд нөгөө зарим гişүүд маань өөд болоод тэгээд жоохон ганцаардаад. Тэгээ ганцаараа л одоо үлдсэн. Тэгээ яг нөгөө Цэрэн доо гэдэг дуучин чим Америк руу явцсан. Тэгээ үнэндээ би л ганцаарх нь л байхгүй. Гэхдээ мань хүний хоолойч бас их өрмөц шүү. Айгүй өрмөц бас. Ямар сони юм бэ. Ингээд өөрийнх нь бас зохиосон дунд нь бас нэг олонгүй хөгтлөө болох юм чаалаатай гэл тий. Тийм тэр чинь хос сар үлээ. Биш хос сар гэдэг нь өөр нэг дуу. Олонгүй хөгтлөө болох юм чаалаатай. Тэр их өрмөц сонсогдсон анх гарч яхад. Тэр үз би болорт ороогүйсэн тэгээд сүүлд болорт орсон шүү дээ. 97 онд. Тэгээд Цэрэн даавгийн дуунууд бас их өрмөц өөрөө их санаа онцлогтой тийм хоолойтой тий. Тэгээд одоо CD-ийнхээ ажлыг энэ жил дуусгачих санаа байна. Тэгээд гитарын нэг гоё гитар болол хийчих санаатай. Гитараас гологдоод байгаа юм надад байна. Нэг нь хийж байгаа юм чинь нэг электрон шиг гитар хийчих юмсан гэж бодоод. Тэгээд нөгөө нэг одоо өдөр тутмын ажилдаа заримдаа яагаад нөөдгөж мартчих юм.
Тэгээ энэ жил дуусгах гэж хэлсэн бодолтой л шүү дээ. За шгүй тэгвэл ямар ч байсан болор хамтлагийн CD-ийн ер нь бол нөгөө 2 CD гаргахаар л төлөвлөсөн байсан. Нийт хэдэн дуу байна? Нийт ерөнхийдөө нэг 20 хэдэн дуу байгаа л да. 20 хэдэн дуу. Яалцгүй. Тэр нь болохоор нөгөө эхний CD нь болохоор одоо нэг 90 3-4 оноос өмнөх дуунууд. Тэр үед би нөгөө байгаагүй юм дуунууд л та. Тэрнээс хойшхан дараагийн CD тэрнээс хойшх үе дуунууд. Тэгээ манай төлөгч тунгалахын дуунууд бол бас их гоё. Өөрийнх нь бас стил байна. Тэгээ би бас дээрэс нь өөрийнхөө юу нэмэрлээд ингээд нэг юм. Ер нь тэгээд хамтлагийн олон янзын сонирхолтой олон янзын үетэй хүмүүсээс нэг юм нэгдэж гарахаараа их сонин юм гардаг л та. Тэгээд тэр CD-г альбомд дуусчихвол тэгэл ядаж ихнийхэн дуусчихвол тэгэл тийм л юутай байна да. Одоо ямар хамтлагийнхантай ажиллаж байгаа гэлээ? Бичлэг хийж байгаа гэсэн үү? Одоо нэг залуу байгаа. Тэр нэг одоо телевизийн нэг шоу тэмцээнд л оролцож ирсэн залуу юм шиг. Хин блэ нэрийг мартчихжээ. Тэр нөхөр бас нэг дуу хийсэн, бүжаах хийсэн. Тэгээд өөрөө бас нэг тийм кантри маягийн стилийн дуу хиймээр байна л гэж санал байсан юм шиг. Яасан тийм хүсэл гаргасан юм шиг бүжаах. Тэгээ нэг тэр дууг нь хийгээд өрхөд дууссан байгаа. Тэгээд жижиг сажиг юм үлдчихэд тэгээ өөрөө бас ажил нь болохгүй ингээд нэг сэтгэл зүйр ингээд завсарлцсан байна. Тэргээ хийх юм бол Пүүжи ахныг баски гэдэг нэг кантри дуу хийгээд хэд. Тэгээ бүжаах янз янз зэн тоонууд тийм. Дээр нэг дуу хийсэн шүү дээ. Үгийн би зохиож өгөөд. Ямар дуу илээ? Нутгийн тухайл нэг дуу байсан тэгээд. Тэг бүжаах чинь нөгөө олон студ дээр хийдэг. Нот дээр нэг заримдаа хийн, заримдаа өөр Star Studio ч юм уу тэн дээр очил. Тэн дээр хийсэн дуу байж магадгүй. Би ч нэг өөрийнх нь юун дээр нэг өөрийнх нь нөгөө офис дээр нэлийн дээр шүү дээ. 5 6 жилийн өмнө ч юм. Тийм хоохон нэг юм хийж байгаа гэд. Тэгээ үгийг хийж өгөөд нэг киноны дуул гэсэн тэр нь тэгээд төт чимээг болцсон. Тийм за тэгвэл магадгүй тэр дуу ч юм уу одоо яг хэлбэтэй. Фужаах тэр бас киноны юун дээр бас ажиллаж юм аа. Яг нь хөгжмийн юу шүү дээ чинь киноны тухайн ийм сюжет тэр арын хөгжим тиймэрхүү юм хийн. Юуны за ер нь манай нэвтрүүлэг одоо ингээд дуусах төгч байна. Харин нэг хүсэлт байна. Чаны өнөт нэг ямар бүсгүй үлээ нэг дуу өгдөг чаа. Ямар ариухан бүсгүй юу? Тий. За. Тэр нэг үзэгчд зориулж нэг дарж үзэл. За. Жон сэрүүхэн болохоор харин ер нь өнөөдөр айхтар сэрүүхэн байна. Сэрүүхэн болохоор юу яагаад хорон хөдөлгөөн ойлцсон. Гар жоохон дулаацлах уу? Зүгээр. За авчи. Хүсэгэн шүрхээ хүслэн хүс сэтгэлдээ нэмсгэлсэн алсын сарны туяа уруудыг нэлээсэн цэвэрэрэн бүсгүй чиний цэжин доторож зүрхчэн шиг болоо
Сэжүр сэтгэлийг нь хөдлөхөө Мөнхийн хүслэнгээ биелэн гэдэгдэгсэн Дэрэн дора мөргийн захиа хатгалсан Зэвэрэрүүн бүсгүй чиний Сэтгэл дотороос зөнчэн болов би Итгэл дутсан савчэн болов би Ирээдүйд талсан Жигүрчин болов би За энэ манай Тунгагийн маань дуу Баярлалаа. Манай үзэгчд яг үнэхээр манай Норгил ахыг нэвтрүүлэгтээ оруулаач гэдэг. Үнэхээр яг нэг юм нуугдмал эрдэнэ шиг ингээд олддгүй хүн ингээд нэвтрүүлэгт нь орсонд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид нартай оргил байлаа. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. За баярлалаа.